Сайн байцгаана уу? Англи улсын Лондон хотоос Моника Бацух Няма бид хоёр мэдчилж байна. Хүний нөөцийн сэдвээр ингээд ярилцж байгаа. Хүний нөөц гэдэг маань яагаад бид бэрхшээлтэй тулгымцсан асуудал болоод байгаа юм бэ? Бид нар өнгөн талыг хараад байдаг. Энэ асуудлаа яаж шийдвэрлэх вэ? Цаана нь ямар учир шалтгаан байгаа вэ гэдэг дээр бол тэрийн болгон бас мэддэггүй байхan л те. Гэтэл энэний цаана одоо тэр өнгөн талын бий болоод байгаа хүний нөөц гэдэг асуудлыг чинь уг учир шалтгаан гэдэг юм чинь бас их учиртай цаанаа өөр зүйл байдаг юм байна. Энэ талаар одоо дараагийнхаа одоо чухал гэсэн зүйлийг ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр өнөөдрийн энэ 7 хоногийнхоо бид нар видеон дээр бид нар бас яг Нямагийнхаа хэлсэн шигээ одоо тэр хүний нөөцийн тэр тулгымцсан асуудлыг үүсгээд байдаг бас нэгэн чухал шалтгааны талаар ярих гэж бодож байгаа. Тэгээд энэ удаагийн одоо яриа маань тань таалагднах гэж найдаж байна. Тэгээд энэ маань юу вэ гэхээр одоо бид нар хүний нөөцийн асуудал гарахаас өмнө хүнийг ажилд авлаа гэж бодъё. Тэгээд тухайн хүнийг одоо ажилд авчаад бид нар хүнийг дасгалжуулах, дадлагжуулах гэдэг юм уу те тусгаж дэмжих тийм хэмжээний одоо зөвлөгөө заавар одоо тусалцаа хангалтгүйгээр бид нар зааварчлага ямар ч тодорхойгүйгээр тухайн хүнийг ажилд авдаг. Тэгээд яг энэ сэдвүүдээ ярих гэж бодож байна. Тэгэхээр би юу гэж хэлж байгаа энэ харахад нэг айгүй ойлгомжтой одоо ямар ч хүнийг ажилд аваад заавар өстой шүү дээ. Бүх бизнес хийж байгаа хүмүүс энийг ойлгож байгаа. Бизнес хийж байгаа бүх хүмүүс ойлгож байгаа. Бүх энтерпренерүүд хүн ээжүүд одоо хийг дадлагжуулж гэж авахтаа гэсэн бодолтой байдаг. Гэхдээ яг наривчид энэ маань юу гэсэн үг вэ гэдэг наривчлсан санаагаа бүрэн буулгаж орж чаддгүй. Тэгэхээр бид нэр хүнийг ажилд авахтаа ерөөсөө маш богино хугацаанд за хүн гаднаас одоо цааш нэг хүн ажилдаа орж ирдэг гэж боддог байгууллага. Нэг зар тавиад ч юм уу за одоо нэг сонин ч юм уу тий сонин зар тавиад за тэгээс эдэн насны тийм юутай тийм мэргэжлийн одоо нягтлан ажилд авнаа. Яг тавьчихсан. Тэгээ нөгөө компани нь одоо гадаад хэлтэй англи хэлтэй юу ч хийдин тий бас нэг дээрээс нэгээд одоо боловсролтой компьютер ашиглах чадвартай юу гэдэг энэ хүйтэн заавар ичээл тавьчихна. Тэгээд тэр байгууллага тэр хүн чи одоо орж ирлээ тэрийг баг ажиллаа мэдгүй нөгөө хүний интервью автаа ч гэсэн аягүй хурдан авдаг ярилцлаганд оруулаад за нэг удаа уулзчих за болох юм байна юм. За чи энэ талаар мэдх юм байгаа юм баг нэгтгэнгийнхаа ажлыг чи хийж чадах юм байгаа юм. Тэгээд баг авчдаг тий. Тэгэхдээ яг тэр хүндээ одоо ямар манай ийм салбарууд байдаг, ийм асуудал дээр яадаг, хэдэн нэгтлээ хаанасаа яадаг, орлогууд хаанасаа орж ирдэг, ийм ажлуудыг чи энэ хэсгүүдийг ингэж гардаж өгөн гэдэг юм одоо зүгээр нэгтлэн авах бол тийм ээ. Ингэж авч идэг энэ тооцоонуудыг чи энэ байгууллагуудаа ингэж яах ёстой. Энэ байгууллагууд дотроос чи ийм асуудлууд гарч ирдэг гэсэн ийм бүр наривчилсан зааварчилгаа дадлагжуулах бүр дагалдангаар ингэж хийх нэг тэр хугацааг бид нар хангалттай өгдөг. Тэгээд нөгөө хүний чинь хангалттай өгөхгүй тэр хүн чинь орж ирээд нэг өсрэл эхний өдөр нь за энэ тийг өрөөд энэ чиний ширээ, энэ чиний компьютер, энэ чиний суудал, энэ тийг танаа өрөөнд чинь ийм хүмүүс сууж идэв шүү. Энэ хүмүүстэй нэг очоо болоод ажиллацгаагаараа баг хэсгээд огчин. Тэгтэл яг амьдрал дээр бид нар яадаг вэ гэхээр баг юугаа ч мэдэхгүй ингээд тэр нэг дэлгэц өвдөө би одоо юу хийх юм бэ хүнээс баг асуух хэрэгтэй. Тэр байгууллага ч орж ирсэн чи юугаа ч мэдэхгүй шүү дээ. Гэтэл бид нар дадлагжуулах тэр хэмжээ дагалдуулаад тэр хүнийг яах вэ? Тэр хүнийг бүр тордох тий энэ байгууллага дотор бүр дулаацаад нэг хэсэг болон болтын тэр бид нар одоо гоё тэр зааварчилгааг бид нар өгсөй байхгүй. Гадны байгууллагууд одоо тийм дадлагжуулах хугацааг өгдөг асар уртаар өгдөг. Зүгээр нь танихгүй нэг гаднаас оруулж шууд за чи энийг гадаад нэг ажиллаарай гэж юм нуруунд дээр нь овоож орчихдог. Тэгээ ажиллаа мэдхгүй нэг бид нар хаанаас нь яах юм бэ? Тэр хүн чинь өөр байгууллагад ажилласан. Одоо жишээлбэл уул уурхайн байгууллагад ажиллаж исэн хүн одоо барилгын компанид орж ажилладаг гэж. За барилгынхаа бодиг гэж одоо нэг дэлгүүрийн нэгтлэн бодлоо гэдээ ороод ирлээ гэж байна. Тэгэхээр энэ хоёр чинь шал хоёр өөр процесстэй, хоёр өөр системтэй, хоёр өөр аргачлалаар хүмүүс нь ажиллах, хоёр өөр сувгаар орлого нь орж ирдэг байгаа ш. Зүгээр би нэгтлэн дээр жишээ авч явж байна. Гэтэл өөр байгууллагууд байж болно те. Тэр хүн чинь одоо менежер гэдэг одоо жишээлбэл ямар ч юм бэ нэг одоо төслийн менежер гэдэг мэргэжилтэй хүн гэж байна. Гэтэл тэр хүн чинь төслийн менежер гэх уул уурхай менежер гэх нэг одоо дэлгүүрийн одоо ямар нэгэн төсөл зохион байгуулах те маркетингийн кампани зохион байгуулах шал өөр. Тэгэхээр эдгээр хоорондоо шал өөр юмнууд байдаг. Тэр туршлагыг мэдгүйгээр ойлгохгүйгээр бид нар хүний тухайн байгууллагт ямар одоо тухайн хүний туршлаганд нийцэхгүй тэр хүнийг оруулж ирчээд нийцсэж байсан зарим хэсэг нь тухайн танаа байгууллага дотор орж танаа байгууллагын уламжлалт арга барил бүх юмыг бүр А, Б-г дотор гадаргүй за энийг ингэж хийх юм байна, энэтэй ингэж хийх юм байна. 7 хоногийн дадлагжуулалт болоод үнээр хангалтгүй.
тэр зарим хүмүүс намайг бол анх ажилд орж яхад зарим компаниуд ерөнхийдөө баг өөрсдөө баг хаана юу гэдэг. За ерөнхийдөө энэ шүү, энэ чиний сандал шүү, энэ чиний юм шүү, энэ чиний компьютер ингээд өгөөд дуусчихдаг. Менежерийн нэг ажил олоход яг тэмхүүл байдалтай ажил өгч байгаа. Тэгэхээр би одоо өөрөө хүмүүстэй очиж дулаацаа та юу юм уу юм уу энэ юм уу гэдэг өөрөө би өөрөө тавьж мэдхээс өөр авахгүй. Тэгээд зарим хүмүүс чинь жоохон завгүй маагүй жоохон томжгүй их зантай юу гэдэг те том нөгөө олон жил ажилласан хүмүүс бас нэг шинэ хүн ороод ирлээ бас нэг эргэн юм ороод ирлээ гэх жишээ нь яаж хандаж болно шүү дээ тэр байгууллага дотор чинь тийм үү. Тэгэхээр ийм хүү янзаар бид нар одоо тэр хүнийг одоо нэг баг нөгөө усан дотор хайчиж байгаа байхгүй нөгөө юм чинь тэгээд одоо живхүүс сэлээ гарч ирэх тэр хүний лаз. Тэгэл яг тийм байдалтай байдаг. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр байгууллага дотор орж ирээд ямар ч хүн орж ирсэн бид нар тэр улаан уурын юм зааж өгөөд бүр үе шатчилж те ингэж өгөөд тэр хугацааг нь бид нар дор хаяж 2 сар, дор хаяж 6 сар. Тэгээд тэр зарим байгууллагууд 2-3 сар, 2-3 жил ажиллаж тэр хүнийг батлагжуулж яг жинхэнэ гишүүн болгож авдаг тий. Тэр байгууллагын дотор ажиллах эрхтэй бүтэн цагийн ажилтан болгож сонгож авдаг. Гэх жишээ. Тэгэхээр тэр хүнээс сонгох хугацаа бид нар төвчийн 7 хоног ярьжсэн да тийм ээ. Тэр хүнээс сонгох хугацааг нь бид нар ажлаа агуулт удаан хүнийг жинхлээд одоод авчдаг. Тэг жинхэж авахаас өмнө тийм үе шаттай хүнээ танихаас ахуулаад тэр хүнийг одоо энэ байгууллага дотор өгөх ажлынхаа зааварчилгаа дадлагжуулаад бүр өөрөө гардаа тэр энэ асуудал бэрхшээл тулгархад өөрөө шийдэх чадвартай тийм болохын таниудад мэдүүлээд тэгжээж бид нар одоо тэр хүнийг одоо шаардлагатай гэсэн ажил үйлгээ бүрэн 100% сэтгэл хангалуун тий. За би нэг хийгээд чаддээ шүү гэдэг тийм бардам тэр байр руу аваач гэж байхгүй. Бид нар яадаг вэ гэхээр нөгөө бизнес эрхлэгч нь одоо манай удирдагчдын одоо гаргаж байгаа юу гэхээр ингээд гаргаж өгөөд аюу төвчээргүй амтдаг шинэ үед орж ирчээд чи энийг мэдэхгүй байхтай би ийм ихтэй сургуулийн төгсчээд чи ийм мэдэхгүй байхтай юм тий. Чиний тэр нөгөө тийм мэрэгчлэн хаана. Одоо энэ юм сургууль төгсч ирчээд ийм мэдэхгүй. Тэр чинь ихтэй сургууль зааж өгдөггүй байхгүй. Ийм дадлагжиж ажил хийх ур чадварыг бид нар ихтэй сургууль ерөөсөө зааж өгдөггүй. Бид нар тэрийг нь ойлгох ёстой. Тэрнээс чи ийм мэдэхгүй байлаа гэж загнах ирэх биднэрт байхгүй. Ийм хүмүүс орж ирдэг гэдгийг бид мэдсээр ээжээж ийм хүмүүсээс ийм шаардна гэдэг бол бидний тэмдээх байхгүй. Тийм болохоор бизнес эрхэлж байгаа хүмүүс орж ирж байгаа хүмүүстэй дадлагжуулах хангалттай сайн хугацаа олгож өгөөд тэр хүндээ заа чи болж юм. За өөрөө чи хийгээд. Одоо чи ийм шийдвэр асуудал гарахад яаж шийдэх аргаа мэдэх үү? Ийш тийшээ хүмүүсийн амыг харахгүйгээр хүмүүсийн үйл авахгүйгээр иймэрхүү асуудал тулгарч чи өөрөө зохицуулж чадах уу? Бүр тэрийг нь бүр мэдэж авч те шаардлагатай гэсэн бүх нөөц болцоог нь гатна хангаж өгөө. За одоо чи манай байгууллагын үндсэн ажилтан боллоо. За манай байгууллагын чи жинхэнэ одоо ахлаад явах тодорхой хэмжээний одоо ур чадвартай бидний ихтгэл найдварын манай багийн хамт олонны манай байгууллагын ирээдүйн алсын хараанд хүрэх гээд байгаа энэ юмны гайхалтай нэг одоо бахархал болж явах тэр даймонд болж хувирж байна тийм нөгөө тийм тэгж явж чадж байна гэдэг тэр гоё уур амьсгалыг бид нар олгож өгөх хэрэгтэй юм. Тэгээд энэ одоо санаагаар гэх юм уу энэ юм байхгүй бол бид нар яадаг вэ гэхээр маш төвчээргүй ханддаг учраас алдаа гаргадаг гэдэг санааг өнөөдөр танд ойлгуулж байгаа. Маш сайхан санаа байна. Нэрээ бид нар чинь хүнийг ажилд одоо нөгөө зөв хүнээ таньж аавна гэж нэг бөө асуудал авсныхаа дараа тэр хүнийгээ яах вэ гэдэг удаан хугацааны зүйл байдаг гэдэг бид нэр бас ойлголт нь багтай ч юм уу эсвэл бол ойлгож ирсэн. Тэгсэн нэг нь энэ хүн өөрөө яаж зохицож ажиллана уу өөрөө мэдгээ хайчдаг бас нэг тийм бүтээгдэл байдаг юм байна гэдгийг ойлголоо. Ер нь бол нэгэнт ажилд авсан бол тэр хүнийгээ яг өөрийн багийн нэг ширхэг одоо нэг одоо цул ингээд хүн болтолно. Бас бид нар энд хугацаа өгөх хэрэгтэй байна гэдгийг ерөнхийдөө бол их гоё санаа байна. Тэгээд та бүхэн ч гэсэн энэ талаар юу гэж бодож байна? Та ажилтнаа яаж сонгож авдаг вэ? Мөн та ажилтнаа авсныхаа дараа хэрхэн яаж тэр хүнийгээ өөрийнхөө цул болгож одоо баг хамт олонныхоо нэг гишүүнийг болгож ингэж бүтээд бий болгож авдаг вэ гэдэг дээр та ямар туршлага хэрэгэлдэг вэ? Та юу гэж боддог вэ? Энэ талаараа бид нартай бас санал бодлоо хуваалцаарай гэж танаас хүсэх байна. Ингээд та манай блогны комент хэсэгт өөрийнхөө сэтгэлийг бичээрэй. Хэрв танд өшөө нэмэлтээр асуух юм
зөвлөд гарах юм бол бас email листэнд бүртгүүлээд сайхан зөвлөгөөнүүдийг авахд болно. Ингээд энэ бид хоёрын ярилцсан зүйл маань та нарт таалагдсан бол лайк дараад бусдаа бас ингээд санал болгоо шеэр хийгээрэй гэж та нартай хэлэх байна. Баярлалаа. За баярлалаа. Та мөнгийг хүснээрээ зохицуулж чаддаггүй? Эсвэл мөнгөнд байнга санаа зовж мөнгөний боол мэт амьдарч байна уу? Тэгвэл орлого зарлага хянаж санхүүгийн эрх чөлөөнд хүрч мөнгөнд санаа зовхгүй эрх чөлөөтэй 50 амны харгаа олгоход нь мөнгө ба миний үнцэн туслана. Та яг одоо monicabazugc.com веб сайт руу орж захиалаарай.